57 дугаар зүйлд хэрэглэгчийн одоо эрүүл мэндийн асуудал гэдэг агуулгаар нь тусламж үзүүлэх гэдэг агуулгаар нь ийм заалт оруулж ирсэн байсан. Энэ бас агц дэвшил юм шиг харагдаж байна. Тэгэхээр 57-гийн 4-т нь сайн дурын шинжилгээгээр бодис хэрэгэлсэн тогтоогдсон хүний эрх зүйн байдлыг дордуулах хүний эрх хэрэгжүүлэлттэй холбоотой сөрөг үр дагавар үүсэхгүй байхаар 57-гийн 5-д нь болохоор мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн ийм агуулгатай заалтуудыг оруулж ирсэн байгаа. Тэгээд энэ нь өөрөө хэрэгжих магадлал нь бас бусад хуулиуд дагалдж байгаа хуулиуд уялд хуулиуд төр өөрчлөлтүүд ороогүй болохоор хэрэгжих магадлал бас бага харагдаад байна. Тухайлбал эрүүгийн хуулийн 27 дээр одоо энэ одоо өөрөө илрүүлж чинь гэдэг чинь олж авсан гэдэг зүйл ингээд хамрагдахаар өөрөөр хэлбэл 1-5 жилийн хорих ялтай ийм зүйл ингээд байгаа. Нөгөө талаас бас энэ нөгөө эрт илрүүлгийн явцад олж авсан энэ мэдээллийг нь нотлох баримтанд ашиглахгүй байх гэсэн тийм одоо эрүүгийн байцаан шийдэх хууль дээр ч юм тийм зүйл залт байхгүй болохоор буцаад энэ 57-гийн 4-5-2 маань хэрэгжихгүй байх ийм үндсэл одоо байж магадгүй. Тэгэхээр энийг хэрэгжүүлдэг болохын тулд тухайлбал энэ эрүүгийн хуулийн дээр тэр олж авах гэдэг зүйл залтыг нь одоо хасах гэдэг юм уу? Эсвэл тэр нотлох баримтад ашиглахгүй байх гэдэг иймэрхүү өөрчлөлтүүдийг дагалдаж бус туйлуудаар оруулж болоогүй юу? Энийг одоо та юу гэж харж байгаа энэ талаар асуулт. За хариулъя. 4 номер. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. За ер нь олон улсын жишг сүүлийн үеийн хандлага бол ер нь энэ хэрэглэгчдийг бол ер нь ял шийтгэл энэ одоо ялын бодлогоор айлгахаас илүү эмчлэх эргэж нийгэмшүүлэх энэ дээр анхаарч байгаа. Манай хуулийн төсөл ч гэсэн яг энэ чиглэлээр боловсруулагдсан. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг яаж энэ одоо буруу зуршил тодтолтоос хангаах уу, эргээд нийгэмшүүлэхэд туслах уу гэдэг. За ер нь бол зөрчлийн хуульд бас бид өөрчлөлт оруулсан байгаа. Өөрөөр хэлбэл одоо бол хэрэглэгчийг бол ер нь албатай эмчлэх, за баривчлах 30 хоногоор баривчлах ингэж одоо зөрчлийн хуулиар албатай эмчилж мөн 30 хоногийн хугацаагаар баривчлах ийм шийтгэл оногдуулахаар өөрөөр эрүүгийн хууль ялаар бол ял шийтгэл оногдуулахгүй гэсэн ийм байдлаар зохицуулж байгаа. За сая эрүүгийн хуулийн төсөлтэй холбоотой асуудлын хувьд бол ер нь гол концепц нь энэ худалдан борлуулах зорилгоор ийм зорилгоор одоо энэ санаа зорилгын хувьд л өөр байгаа. Олж авч байгаа этгээдүүдийн хувьд худалдан борлуулах, зуучлах, за ийм зорилгоор одоо олж авж байгаа этгээдүүдийн хувьд бол энэ бол одоо эрүүгийн хариуцлах хүлээлг нь яг хэрэгэлсэн хүний хувьд бол зөрчлийн ял шийтгэл хүлээлгэж албатай эмчлэх ийм одоо зорилго байгаа. Тэгэхээр манай хууль сахиулах байгууллагуудын хувьд бол дан ганц одоо эрүүгийн процессын хуулийг хэрэглэхээс гадна энэ одоо холбоотой мансууруулах хэмжээтэй төлөвлөлт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль заасан хүний эрхийг хамгаалахтай холбоотой за энэ донтсон иргэдийг эмчлэх, эргээд нийгэмшүүлэхтэй холбоотой энэ заалтыг мөн хэрэгжилж хууль сахиулах үйл ажиллагаанд ашиглах ёстой гэж үзэж байгаа. За их төвшин гишүүн тодруулъя. Тэг яг энэ оруулж ирж байгаа 57-гийн 4-5-ын 57 дугаар зүйл чинь бол бас яг хэрэгтэй зөв заалт байна. Гэтэ энийг амьдруулахын тулд 27 ч эрүүгийн хууль дээр саяын тэр худалдаалах зорилгогүй энэ 27 уншвал мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан нотлогдууд 1-5 жилийн хорих ялтай ийм хэвээр байгаа байхгүй. Тэр өөрөөр худалдаалах зорилгогүйгээр олж авсан бол өөрөөр хэлбэл энэ шинжилгээгээр одоо хэрэгэлсэн ч юм уу ингээд хамааралтай гэдэг тогтоогдвол олж авсан гэдэг нотлох баримт болохоор байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө эрүүгийн хуулийн зүйл ангиар 1-5 жилийн ялтай учраас энэ одоо сайн дураараа тэрийг нотлуулах ч гэдэг юм уу. Эсвэл энэ дээр бас хуулийн 57-гийн 2 дээр эцэг их асран хамгаалагч нь бас хүсэл гаргаж болохоор энэ сайн дурын шинжилгээнд дэр байгаа. Тэгэхээр энэ өөрөө буцаагаад тэр хүмүүсүүдийг хэрэгт одоо энэ эрүүгийн зүйл анги энийг өөрчлөхгүй бол ял гэмт хэрэгтэн болох иймэрхүү нөхцөл байдал руу шахах гээд байгаа юм биш үү? За хариулъя.
4 номер. За нэг төвшин гишүүний асуултанд хариулъя. За таны болгоомжлыг бид ойлгож байгаа. Тийм учраас ажлын хэсгийн төвшөнд бид энийг илүү тодруулж үзэл баримтлалын хүрээнд бид яг энэ концепцээр боловсруулсан. Өөрөөр хэлбэл худалдан борлуулах, цаашны ашиг олох зорилгоор олж авсан, зөөвчлсөн, дамжуулснаас бусад тохиолдолд бол энэ хэрэгжилж байгаа хүмүүсийг бол зөрчлийн хуулиар шийтгэж албадан эмчлэх энэ зохицуултыг гол концепцүүд боловсруулсан. Хэрвээ энэ санаа таны болгоомжлын хүрээнд байгаа асуудлыг бид бас ажлын хэсгийн хүрээнд илүү тодорхой болгож хууль хэрэглээний хувьд ямар нэг алдаа завхрал гаргахгүй байх энэ төвшөнд бас анхаарч ажиллая гэж бодож байна. Тэгээд таны саналыг бид анхаарч ажиллая. Нэг төвшин гишүүн дахин тодорхойлъё. Гол нь 27 дээр олж авах гэдэг худалдах зорилгогүйгээр энэ мансууруулгуудыг олж авах гэдэг энэ эрүүгийн хуулийн зүйл залтыг нь өөрчилжүүл. Дээр нь энэ сайн дураараа энэ шинжилгээнд эртэлрүүлэлтэнд хамрагдаж байгаа хүмүүсийн энэ нотлох баримтанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх энэ нотлох баримтанд ашиглах байх гэдэг иймэрхүү агуулгууд л орчуул энэ одоо 57-гийн залт чинь зөв хэрэгжих болох юм байна гэж бодож байна. За хасуурын гав гишүүн асуулт асууя.